Нарийн технологи, тодорхой дараалал, инженерийн нарийн тооцоолол, мэрэгжлийн баг хамтлалны нягт хамтын ажиллагаанд тулгуурлан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг аж үйлдвэрийн зохиц байгууламжийг цахилгаан станц гэнэ. Цахилгаан станцын хэсэг бүрийн үйл ажиллагаа нь өндөр температур, өндөр даралт, өндөр хүчлийн орчинд явагдана. Жишээлбэл зуухны галын хотлын температур 875 хэм, гарах уурын температур 540 хэм байдаг бол уг уураар турбины ротор минутанд 3000 удаа, секундэд 50 удаа эргэлдэж үйлдвэрсэн цахилгаан эрчим хүч нь 220 кВт-ийн хүчлээр дамжуулах сүлжээнд нийлүүлэгдэнэ. Ийм орчинд өчүүхэн төдий алтаач, тоног төхөөрөмжийн гэмтэл, үйлдвэрлэлийн саатал, цаашлаад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж байна шүү. Тиймээс цахилгаан станцын ажилтнууд өндөр эрсдэл бүхий орчинд үргэлж анхаарал болгоомжтой ажиллах, аюулгүй ажиллагаа, техникийн ашиглалтын дүрм, хяналт мэдээллийн систем, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүх шаардлагыг чандан өргөдөх нь нэн чухал юм. Учир нь эрсдэл зөвхөн тоног төхөөрөмжлөр бус ажлын байр бүрт, үйл ажиллагааны шат бүрт оршин байдаг. Иймээс цахилгаан станцын тоног төхөөрөмжүүд нарийн системүүдийг тасралтгүй найдвартай ажиллуулахын тулд бүхий л үйл ажиллагаа өндөр наривчлалтай явагдана. Ажилтнууд байнгын хяналт тавьж, тогтмол үзлэг шалгалт хийж, аливаа доголдол эрсдлийг урьдчилан илрүүлж, таслан зогсоохын төлөө хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг чандан бүрдэх нь станцын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг юм. Аюулгүй мэрэгжлийн ур чадвартай, хариуцлагатай хамтын ажиллагаа найдвартай эрчим хүч үйлдвэрлэлийн үндэс юм. Хэрэглэгч бүрийн асаасан гэрэл, ажиллаж буй үйлдвэр, аж ахуйн нэгж, хөгжиж буй хот суурин бүрийн цаана өдөр шөнөгүй үүргээ нэр төртөө биелүүлэх, эрчим хүчний салбарын ажилтан, инженер, техникийн хамт олонны хичээл зүтгэл, хөдөлмөр, хариуцлага оршдог.